эсхий дүүрхтэн үзүүлж байна. За сураг тарган сайхан өвлжиж байна уу? Сайхан. Та сайхан өвлжиж байна уу? Сайхан өвлж байна. Та бүгд ажил төрлөнд тавлаг байна уу? Тавлаг байна. Анх хэдэн онд байгуулагдсан одоо өөр туурайсан зах яриагаа эхлэж болж байна. За үнэхээр их баярлалаа. Бидэнд бас маш том аз завшаан боломж таарж ийн гэж бодож байна. Өнөөдөр бид бас үнэхээр яг Монгол улсад ер нь хаач гэсэн яг иймэрхүү нэвтрүүлэг бас байх ёстой. Бид ч гэсэндээ яг өөрсдийгөө бас ингээд таниулах, ийм арга хэмжээг зохион байгуулах юмсан, ингэж хийх юмсан гэж аягүй боддог байсан. Тэгээд бодоод бас ганц нэг газар хандчихсан. Тэгээ өнөөдөр бас бодсон юм маань яг бидний хувьд бол бэлээ болж байна гэж харж байна. Тэгээд үнэхээр бас ингээд танаа телевизийн хамт олонд энэ Монголын өв соёлыг за энэ яг энэ цэцэрлэгийн багш гэдэг бас яг энэ мэрэгжлийг цэцэрлэгийн багш гэхээс илүү энэ цэцэрлэг гэдгийг бас ингээд яг бодит байдлаар нь ингээд олон түмэнд түргэж жаад үнэхээр их баярлалаа. За намайг Улаанхуу хотод Тэргүүнбаяр гэдэг. Би 2019 оноос яг энэ цэцэрлэгтээ ажиллаж гисэн. Анх энэ цэцэрлэг маань 19 оны 11 сарын 11-ний өдөр яг үйл ажиллагаагаа 2 бүлэгтээ 50 хүүхэдтэйгээр эхэлж исэн. За тэр үед бол бид 13 багш ажилтнтай байлаа. За цэцэрлэг маань өөрөө 2 бүлгийн оронтойтой байсан учраас ингээд 2 бүлэг мөн холимог 2-3 настай хүүхдүүд 4-5 настай хүүхдүүд гээд бас тэр нь аюу онцлог эхэлж байсан. Ингээд 2019 онд бид нар эхлэхдээ Алтан булаг сумын найрамдал 1-р цэцэрлэгийн харьяа цэцэрлэг болж исэн. За тэгээд 2020 онд яг ингээд туурах тусгаар Алтан булаг сумын 3-р цэцэрлэгээд тамга тэмдгээ аваад за манай албан ёсны болоод манай анхны эрхлэгчээр Лавгжав гэд бас мундаг эрхлэгч маань ажиллаж байлаа. Тэр эрхлэгч маань бас байхдаа биднэрт бас нэлээ хэмиг бас сургаж ирсэн өөрөө ч их мундаг тийм чамбаахан байсан. Тэгээд одоо ингээд цэцэрлэг маань тэгээд эрхлэгч маань өөрөө нэг холоос явдаг байсан болохоор бас амьдралын шаардлагаартай ингээд яг нутаг орондоо бас ажиллагаар явсан. За тэгээд энээс хойш одоо би бол яг 3 дахь эрхлэгчээр нь ажиллаж байгаа. За яг 20 оноос хойш 2 бүлэгтэй байжгаад бид 24 онд бас үнэхэрийн боловсрал бас ингээд насаараа явах хэрэгтэй байна гэдгийг ярилцаад одоо манай хамт олон шийдэж чаад бүгд нэг бүлэг нэмээд ингээд 2024 оноос ингээд 3 бүлэгтэй болсон. Яг 3 бүлгээр ингээд үйл ажиллагаа явж байгаа. Тэгээд мэдээж цэцэрлэгийн ажил гэдэг бол зүгээр хин туртаа орж ирээ хийдэг ажил биш. Ямар хөвгтэй вэ? Оо, баршаа сайн байна. Өөр юу тань? Нүдтэй, хилтэй байна өөр. Нүдтэй байна. Энэ юу юм бата? Үстэй зурсан байж тээ. Та нар ингэж зурна шүү. Ганцхан дугуйд үрсэн ингэчээ болохгүй шүү. Ойлгосноо? Ой бүгдийг зурчаад багшаа би болцсон гэж шүү. Ойлгосон? За багшны өглөө шин ингэ тавьдаа. Энд дээр авахгүй шүү дээ. За садугаа болтоо. Хичээл байгаа чи. Явлаа. За имүүж явлаа. За энэ замаараа яваад хүүхдүүдээ дараа нь мүлгэлтэй хаалгаар явна шүү. За буюу өндрөх яваараа. За мүлгэлтэй хаалгаар яваараа минь хөө. Багшаараа хараа. За манай ангийнхнаас хүрээд энд. За багшаараа сайн харна шүү. За багш нь энэ дээр явлаа. За энэ дүрсэн дээр гიშгүүгээр. За ингээд даваад алхах шүү хүүхдүүдээ. За дүрсээд. За дараа нь яах вэ хүүхдүүдээ? Энэ мүлгэлтийн хоолойн дундуура мүлхэнэ. За миний хүүхдүүд гараараа миний хүүхдүүд. За. Ваа. Манай хагаа онц. Энд дээр явчих. За яваараа. За явчих минийхөө. За багштай яваараа. За дараагийнх нь явчих. За ингэж гүйж болох илүү хүүхдүүдээ. За.
Өөдөө. Гიშхгүй яваараа хаа. За. Гიშхгүй. Дээр нь гიშхгүй яв. За. За. Дээр нь гიშгэж явахгүй шүү дээ хүүхдүүдэд. За. За яваарай маргал. Үгүй харин да. За яваарай. Хэдийгээр цалин мөнгө биднэрт ингээд тутмагч гэсэн. Гэхдээ бид өнөөдөр цалин эрэхтэй нагаад энэ ажлыг хайнга ч юм уу тийч хэрэг байдаггүй. Тэгээд дээрэс нь яг энэ цэцэрлэгийг ингээд цааш нь аваад явах бий болох үндэс суурийг нь яг байгуулгын энэ баг хамт олон. Нэг сэтгэлтэй, нэг зорилготой, нэг бодолтой хатгсан гар шиг байж энэ цэцэрлэг ингээд авч явах хэрэгтэй. Тэгээд яг одоо энэ сууж байгаа ингээд одоо хамгийн анх цэцэрлэгт анхны ажилд наран орж ирсэн ингээд үе үеийнхэн маань байна. Тэгээд үнэхээр одоо энэ хамт олон маань яг өнөөдрийг хүртэл 26 оны хүртэл ингээд яг энэ цэцэрлэгээ ингээд бүр мундаг өнөөдрийн төвшөнд нь аваад явж байгаа. Тийм мундаг хамт олон байна. Тэгээд бид бас 25 оноо амжилт бүтээлээр айгүй их дүүрэн өгцөн 25 онд бид одоо өнөөдрийн ажилдаа хинбэ гэдгийг харуул сумынхаа бас шилдэг байгуулгаар ингээд шалгарсан тийм. Гавьята төвхтэй болсон. За баяр үргэн авдаг. За тэгээд түүх бол их байгаа. Маш их байгаа. Онцлогийн нэг сайхан нэг бас нэг дурдаач. За яг манай бусад цэцэрлэгээс нэг онцлог зүйлийг би бас өөрөө бас явж харлаа. Тэгтээ яг одоо ямар нарийн бас юм онцлогуд байгаа юм. Эцэг эхчүүд рүү замун дотоод одоо бодлогодоо бас ямар бодлогуудыг бас ингэ чигээр гэдэг бас. За мэдээж хэрэг цэцэрлэг болон өөр өөр ингэсэн онцлогтой. За тухайн сум орнуудын онцлог гэж байгаа. Дээрээс нь яг тухайн байгууллагын бас өөрийнх нь онцлог гэж байгаа. За нэгдүгээрт нь бид өнөөдөр эрүүл Монгол зөв хүүхэд өсөхийн тулд одоо манай хамгийн ихний баримталж байгаа нэг жишээ бол одоо хүүхдийн хоол. Яагаад тэгэхээр эрүүл хүүхэд те бие балдартай хүүхэд яг амин нэмээ идчихээж тэр хүүхэд сурнаа. Тийм учраас нэгдүгээрт нь манай хоол. За хоёрдугаарт нь бол мэдээж хэрэг сургалт. За сургалт маань өөрөө явахдаа бид ингээд нэг юм юмд баригдаад явахгүй тухайн хүүхдээ хараад яг юу хүсэж байгаа. За эцэг эхчүүд маань яг юуг анхаарат байгаа. Мэдээж хэрэг хууль журамд гаргасан бодлого дүрмээ бид баримтлана. А тэрнээсээ илүү яг бодит хөрсөн дээрээ бид хүүхдтэй юу төлөвшүүлэх вэ, сурах вэ гэдэг дээрээ илүү анхаарсан. За 3 дугаарт нь болохоор бид одоо өнөөдөр сум орнуудтай бас мэдээж хэрэг хүн болгоны амьдрал янз бүр байдаг. Сургуулийн өмнөх боловсролд бол одоо хүүхэд бүр хамрагдах ёстой гэсэн бүр дүрм журмыг баримталдаг. Гэхэд өнөөдөр ингээд яг харж байхад өглөө ингээд цэцэрлэгтээ ирэхгүй зарим хүүхдүүд бас байдаг. За энийг бид ингээд судлаад хараад яагаад вэ? Яагаад ирэхгүй вэ гэхээр өглөө нөгөө ээж аав нь заримдаа явцдаг тий. Эмээ өвөө дээрээ үлдчихдэг хүүхдүүд байдаг. За эмээ өвөө нь байхгүй бол ах эгч дээрээ үлддэг хүүхдүүд байдаг. Зарим өглөөгөр яд ээж аавын машин асдаггүй ч юм уу тэр холоос ирэх боломжгүй хүүхдүүд дээрээ бид нэр бодож байгаа. За ер нь цэцэрлэгтээ хэтүүлээ юм. Автобус явуулаад үзье тий. Өөрөөсөө бас боломжоор. Гэтэ бид энийг одоо хийл гэх юм бол яг ингээд санаа нэгдээд хийх нь бидний зорилгоо гэд хамт олон маань ярьж чад хийя болгоё яагаад би чадахгүй гэж 2025 оны 10 сараас 9 сард бид эхлэж хилээд за тэгээд яг ингээд 2025 оны 9 сарын сүүлээс ахуулаад яг энэ автобусаа явуулж гисэн. За тэгээд явуулахдаа бид мэдээж хэрэг биднэрт маш их хүндрэл тулгарна. За энэ дээр маань эцэг эхчүүд маань маш гоё хүлээж авсан. За ингээд ийм гоё автобус явуулах гэж байгаа юм чинь надад тэдний хүүхдүүдээ ингээд өглөөгөр явж тэгсэн. Тийм байна. Тэгээ эцэг их маань бас дэмжээд бид салхар бензин хаарахаас. Түрээс одоо өгс юм уу? Одоо яаж автобус? За автобус маань болохоор бид нар мэдээж хэрэг төр засгийн байгууллага бид нар тийм нэгэн төрөөс өх мөнгө байхгүй нэгдүгээр бид тэрийг бас худалдаад авах боломж авахгүй. Тэгээд хамт олон маань аягүй санаа гаргасан учраас би өөрөө нөхөдөө бас санал тавьсан. Станаа яг ингээд манай өөр хоёрох ахгүй юу. Тэгээд нөхөрдөө хилээд бид нар ингээд нэг юм хийх гэсэн юм аа. Тэгээд чи ихний ээлжинд ингээд бид нарт автобусаа өгч чи одоо станагаа өгөөч гэгээд тэгсэн чинь нөхөр маань ч айгүйх дэмжсэн. Яагаад тэгэхээр мэдээж хэрэг та нар хүүхдийн төлөө ийм гоё юм хийх гэж байгаа бол за би та бүхэнд өгөө. Тэгээд энийгээ та хэд хамгийн гол нөгөө
явуулахад бас өөрөө нөгөө нэг тэр чинь жолооч гэдэг утгаараа нөгөө нэг хариуцлага гэж юм байгаа штэ. Хүнд дамжуулах юм бол та хэд маань яг хийнэг бол надад татгалзах юм байхгүй гэд нөхөр маань аюугаа зөвшөөрсөн. Тэгээд нөхөр маань зөвшөөрөнгөтэй бид гээс очиод автосаа ажралтцлынхаа гадаа тавиад энэ хэд маань ингээл тордоол эхэлсэн. Тим төвхтэй Тоё нэртэй автобус олсон. Би өнөөдөр ингээд сая ингээд яг тэр хүүхдүүдийг ингээд нэг автобусаар авч штэ. Яг ингээд ирэхэд над зүгээр нэг зүгээр тэр хүүхдийг ингээд тэнд аваад энд хөргөж ирэх ёстой гэсэн ойлголтоос илүү өөр юм зүгээр бид маш олон юм зүгээр тэнд дотор явж байхад л амьдрал явж штэ бодит те. Одоо таатар ярьж байна. Багш хүн гэдэг бол энэ хүүхдийг одоо хүмүүжүүлдэг, сургах, ирээдүйдээ өөрийгөө сайхан зөв сайхан аваад явах тэр тасрал тэр асар их одоо тэр одоо зүтгэл төвчээр тэр хүүхдэд яаж ийсэн тэр багш нарын уур хүрдэг улам дахаал энийгээ дэвж идэг өста дагаад уйлуулчих гад байдаг ийм одоо энэ бол одоо энерги орчин гэдэг байгалийн байдаг бол энэ бол хүүхэд гэдэг чинь хөргөө гэгээлэг учраас энэ баг энергийн төв байхгүй тий. Бараг би энэ дотор ингээд нэг суухаар гадаа нэг угаацаа суух нэг өөр энэ дотор ингээд суухаар ингээд нэг гоё ондч маар юм шиг гоё бүүгээл байж нэг гоё энерги гоё тайван тий. Нэг ийм гоё орчныг өөрөө хүүхэд бүрдүүлдэг. Та нарын энэ саяны бодлого энэ хүүхдийг ар гэр нь ямар байна гэдэг юм судалгаа хийсэн ба шүү дээ. Ямар орчинд амьдарч байна? Ээж аав нь ямар машин тэргэн байна вэ? Машин тэрэггүй бүгдөө машин баг нэг зарим машин тэрэггүй бол холоос ирэх асуудал байгаа. За тэгээд өглөө машинаасаа тэ за гонааша алхаа явна. Тэр жаврд одоо хүүхэд бас нэг хатгаа авах ханиад өрөх вэ. Ингээд их олон талаас нь ингээд судалгаа хийж амьдрал дээр ингээд явангуудаа өнөөдөр гэр бүлээрээ шийдэл ганц машин хүн тустай хүний хүүхдийн ардын төлөөс нэг унаа гаргачихдаг гэл бас ингээд гэр бүлээр шийдсэн байна. Манай гэр бүл сайн сайхны үсээ. Баярлалаа. Яа тэгээд дээр нь одоо бас энэ босод одоо сумдууд би бол ийм юм хараагүй. Энэ бол Монголд одоо хамгийн анхны болов гэж би бодож байна. Баг ийм сумд одоо ийм автобусаар явдаг зэрэг байхгүй. Энийг харин байж болдгийм болохоор байна гэдэг. Магадгүй 10 жилийн дараа ирээдүйд ийм болно гэдэг юмыг өнөөдөр хийцэн юм хийж байна. Ямар олон тэр арга хэллийнх нь наач цаашаа бензин явж байгаа эдийн засгийн хэмнэж байгаа болоо. Тэр хүүхдээ наашаа тэр одоо хүүхдээ тэрвэрэд авж байгаа тэр их хүний мэцэг хүний гарын даарал тэр хүүхд даарах эрүүл мэндийг аварж байгаа болоо. Ингээд маш олон юм энд өөрөө ингээд харагдаж байна л да надад зөвөр. Хэрвээ нүдтэй хүн бол бидээс миний хүүхд ч гэсэн бас энд явж байгаа бодъё л да. Ямар гой сайхан сэтгэл вэ? Ямар их миний ажлыг хөнгөж өгч байгаа багш нар вэ? Ийм гой бахархмаар юм байна. Бодит болгож чадсан байна. Хийж чадсан байна гэдэг нь үнэхээр би бахарх чинь энэ бол асар том юм ба. Одоо юм өөрсөлтийг бол хийж шүү. Тэгээд энэ дээр бас нөгөө бензин тосын одоо тэгээ яадаг юм. За машины нь одоо ингээд гой сайхан. Одоо нөгөө нэг юм хийгээд одоо асал та. Тэгээ эхний ээлжинд бол яг нөгөө автобус яваад эхэлсэн гэдгсэн чи эцэгчүүд мань аягүй хүлээж авсан. Тэгээд эцэгчүүд мань за би нэг 20 литр саляркуги за тэгээ бүр тэр байтгаа зарим эцэгчүүд бүр кодонк дээр очиод 3 дугаар цэцэрлэгийн тэр автобус ирээд ингээд хийшүүгээд мөнгөний төлөөд ингээд явцсан байсан. За мэдээж ирээ дээрэс нь бас багш ажилчт маань тэгээ бид эцэг их маань ингэж яхаа тэгээд энэ хэд маань хүртэл ингээд 5 5 10 10 гэд саляр бензинээ ингээд цуглуулж гисэн. За ингээд 12 сараас ахвал нэг сараас ахуулаад бид одоо нэг хүүхдүүдээ ингээд нэг өдөрт 1000 төгрөг авдаг болёо тий. Тэр 1000 төгрөгүүдээ цуглуулад нөгөө одоо автобусандаа бид салярка хийдэг болёо гэдэг. Тэгээ ерөөхдөө одоо яг явж байгаа багш нар маань ингээд ангидаа тооцоочдаг эцэг эхчүүд маань тэгээд яг ингээд сарын ихэнх болохоор юм уу 22 хоногтоо л ингээд 22000 төгрөг очдөг. Тэгээд дээрээс нь өшөө ингээд ийм гоё үйл ажиллагаа явж байна. Тим бензин салярку гэсэн хүмүүс аяа гарч ирдэг. Тэргүүд тэр хүн машинаас хагаад цэцэрлэг явах бензин зарцуулж л яваа. Тэрний оронд тий энэ автобусныхаа зарцуул явах чинь ямар ч одоо юу ахгүй. Энийг бол эцэгчүүд айгүй их дэмжиж байгаа шүү дээ. Тийм маш их дэмжиж байгаа. Ер нь эцэг эхийн энэ оролцоо бодлогыг манай энэ хүүхдийн төлөө эцэг эхчүүдийн оролцоо их сайн байдаг бас их идэвхтэй болсон байлээ. Тэгээд тэр багш нарын одоо гаргаад тэр эцэгчүүдийн хүүхдийн төлөө бас их анхаарж байгаа. Энд өнөөдөр хүүхдэд багш нарын заасан орчин ийм тоглоом ийм зөс заншилтаа шагааг ингэж тоглуулна. Тэдэн насанд нь ийм тоглоом явна. Дараагийнхан үүнд нь ингэнгээд бүлэг болгоор тийм ээ. Зааж байгаа тоглоом болгоно. Тэгэхээр
энд одоо багш нар сайх юм заагаад байдаг. Тухайн хүүхэд бас нэг хүүхдийнхаа тэр нэг ирээдүйд багш нарын зааж байгаа юм дээр бас нэг бас энэ сургалтын бас нэг тий ойлгоод нэг буланд нэг юм дөрвөн бэрэгч хэдийн шагаа тогтмол нэг хүүхдтэй нэг гэрийнхээ нэг буланг зарцуулах хэрэгтэй байхгүй. Тэгвэл энэ заагаад байгаа багшийн тоглоом яг тэр гэртнаас нэг буланд бас байж ах хэрэгтэй байна. Энэ өөрөө тоглоом гэдэг бол өөрөө наадга тий гадаадын тоглоом одоо нэг гар бомоо одоо ингээд машин дэрэг одоо юу гэдэг нэг юм сонин байдаг. Манай Монгол наадгач өөрөө том боловсрал байдаг. Тэндээс хүмүүний оюуны ухаан, юм бодох, суу сурах, төвчээртэй байх гэл асар том тарих ажиллаж байдаг. Энэ өөрөө Монголын наадгаанд чинь нөгөө өв ухаан гэдэг чинь л шүү дээ. Нөгөөдүүдийн манай өв ухаан нөр ингээд хүүхдийг яг энэ тоглолтог юмар нь давхар сурагч. Энэ Монгол одоо ёс заншлаа тэр биелгэнд нь бас шингээгээд өгчээ. Тэг хөдөлж явахдаа тэрүүгээр ингээд гоё хараг хөдөлгөөнөөр шингээгээд ингээд цаанаасаа ингээд бүр дамжаад ирсэн. Тэг энэ яг энэ ёс заншлын юмнуудыг бол ингээд зааж байгаа юмыг бас эцэг эхчүүж гэсэн бас энийг бас багшийнхаа юмгаас ойлгуулсан тэг хавсраад ингээд бол бас зүгээр хаа гэдэг. Тэг энийг бол эцэг эхчүүд хэрэгжүүлж байгаа. Хамгийн гол нь тэр хүүхдтэй гоё булан бас нэг үнцний юу гаргах гэдэг зүгээр. Зарим одоо ингээд юун дээр очихоор ингээд нөгөө Монгол ах өв соёл зөс заншлыг ингээд харахаар багш нар мөнгө нийлээд жижиг гэр авсан мэт ном өндөр авсан байгаа гэдэг. Эсхий дүүрхтэн Easy House таны хамгийн зөв сонголт суйрлуулахад маш хэлбэр. За нэг манай сууц энд ингээд хөдөөний айл ингээд тавьсан байна. Ердөө 10-20 минутын дотор үгсэрч шууд ашиглах боломжтой. Хэмжээний өргөн сонголттой. Таны хэрэгцээнд тохируулан 3x3, 3x6, 6x6, дөрвөн удирлын шийдэл, халуун хүйтэн аль жуулралд ашиглах боломжтой, бат бөх хийцтэй, найдвартай бүтэцтэй. Олон зориулалтаар ашиглана. Амралтын сууц, ажлын байр, агуулга, түр байр, бизнесийн зориулалт гээд таны хэрэгцээнд бүрэн нийцэн. Яагаад Easy House гэж? Цаг хэмнэн удаан барилга барих шаардлагагүй. Зардал хэмнэн илүү боломжийн шийдэл. Бид хөдөө орнуудын унаанд тавьж өгнө. Мөн очиод үгсэрч үйлчлэнэ. Таны амьдралыг илүү хэлбэр, илүү ухаалаг болгоно. Холбоо барих утас 88 70 9-3 91 тэг 88 22 85 85 85 51. Өглөө бүрийн эрч хүчийг энгийнээс эхлүүлээрэй. Цэвэр, чанартай, амттай эрч хүч будаа. Таны гэр бүлийн эрүүл сонголт. Тэжээллэг чанар бүрийг хадгалсан Монгол хэрэглэгчдэд зориулсан бүтээгдэхүүн. Зөөлөн ширхэг, төв самт, хүүхддэж, томчууддаж таалагдана. Өдөр бүр эрч хүчээ нэмээ. Эрч хүч будаа. Эрүүл амьдралын эхлэл. Хөдөө орнуудын унаанд тавьж үйлчлэн. Холбогдох дугаар 95 99 34 29. Намын газ компани орон нутгийн хэрэглэгчдэд зориулан 21 аймгийн онцгой худалдаагаа зарлалаа. Хэрэглэгч та 4-р сарын 26-ныг дуустал орон нутгийн номон сүлжээ дэлгүүрийн бүх салбараар 10 болон 12.5 кг композит баллоныг газ мэдрэгч, хомууд, шланг, редукторын хамт 10% хямдралтай үнээр худалдан аваарай. Мөн 10 болон 12.5 кг баллон дангаар нь худалдан авбал урт газын хошуу бэлгэнд дагалдана. Үл тасалдах үнэн чиргэлээ. Wanderer. Чанар төмөр хийц. Бүтээгдэхүүний онцлог. Төмрийн ханын шаардлагад нийцсэн зузаан төмөр хийц. Хагас автомат гагнуурын технологи, бат бөх удаан эдлгээтэй. Малын аюулгүй байдал, ашиглалтын тав тухыг хангасан хийц. 2026 оны шинэ үйлдвэрлэл.
2026 оноос эхлэн бид тижээлийн онгоц, тарилгын хоолой зэрэг мал аж ахуйн тоног төхөөрөмжийг үйлдвэрлэж байна. Утас 8855 2445 89 17 55 64 89 55 24 45 хаяг 22-ын товчоо малчтын дэлгүүр Ярмаг Улаастай. Нэвтрүүлгийн ивент төгчээр монголчуудын хүндэтгэл бахархлын бэлэгдэл мөнгөн аяга. Орглон мөнгөн аяга. Мөнгөн аягны уламжлалт хийц. Нэвтрүүлгийн ивент төгчээр монголчуудын хүндэтгэл бахархлын бэлэгдэл мөнгөн аяга. Орглон мөнгөн аяга. Мөнгөн аягны уламжлалт хийц. Нэвтрүүлгийн ивент төгчээр Ариун фарм галгүйч буцлан тансаг амтыг богино хугацаанд. Ивент төгч Биелэг хүнс компани Монгол уламжлалт зоог жинчин бууз банш өв соёлоо дээдлээ. Нэвтрүүлгийн ивент төгчээр Триллион эффект компани эрүүл эко сонголт Goodwill. Наадах сайдаа багцны машин хатдаг заа. Атан юм уу? 자, 대모진 해볼 게 없는 거? 자, 알아 그래. 다른 거. 알았지? 알아서 어느 식으로 못하면서. 가서 미식 못하고 문제가 있지 마. 다른 집을 좀 먹자. 그때 내 무슨 있어? 자, 나한테 하나 줘. 나서 좀 먹어. 맛있다. 내가 비트 고소 나서. Хэдэн төгрөг одоо багтаж байгаа вэ? Одоо хүүхдийн бол өдөр тийг 3000 төгрөг. 3000 төгрөнд юу багтаж юм бэ? За өглөөний цай байна. Өглөөний цай юу орох вэ? За өглөөний цайндаа Нэг бодоод үзье. за талхтай, за сүтээ гурил ч юм уу, сүтээ цай ч юм уу. Тэгээд дахиад 11 цаг жүүс орж байна. Жүүс орж байна. За тэгээд дахиад өдөр 1-2 дугаар хоол, дахиад цайтайгаар 1-2 дугаар хоол, цайтайгаар. Тэгээд орой унтаад босохоор нь дахиад цайтайгаа дахиад одоо хоол юм уу гурлийн идэх юм ч юм уу. Энэ бүгд 3000 төгрөнд багтаж байна уу? Багтахгүй шүү дээ. Хэцүү. Ямар их химиг багтааж байна. Энэ ямар одоо дээрээс одоо нэг тэнгэрээс буугаад ирсэн алтан гартай шидтэй тогооч биш дээ чинь. Энэ нөгөө сэтгэл байхгүй юу? Маасаар нь ингээ яваадаг. Би одоо 16 жил одоо тогооч хийж байгаа. Яг энэ хүүхдийн яг энэ хоолны асуудал би одоо ингээ яриад байгаа. 2000 хэд байж байгаа сайн нэмсэн биз дээ. Тий, 2700. 2700. 475 байж. Тэгээ 470 төгрөгөл нэмж байгаа юм тий. Тэгээд яг энэ асагдмал сум орон нутгийн төсөв яг энэ одоо тээвэл хүнс тээвэлж ирж байгаа хол аймаг суманд байгаа цэцэрлэгийн одоо хүнс ногоотой ойрхон баг шүү. Энэ хоёрын төсвийн ялгаа нэг жоохон харьцангуй байна. Хол байгаа газар дээр жоохон юуг нь тавиад өгмөр байгаа байхгүй юу? Жоохон өртгөнө. Одоо тийм 500 800 мянган км нөгөөлөг юу н тээвэрлэлд явж штэ тий. А хотод байгаа юм аймагт байгаа юм чинь гараал одоо яах юм ингээвч харин. Яг энэ цэцэрлэгийн асуудал дээр сургууль дээр сум орон нутгийн төсөвч дээр ерөөсөө 1000 гаруй км-ийн газар одоо жилийнхэн төсвөн яг буучдаг жоохон ялгаа бас гаргачмаар юм шиг надад зүгээр санагддээ. Тэрэн дээр ингээд яг өнөөдөр 3000 төгрөг аваад өдөрт та гэртээр хүүхдээ хоол игээд өгөөч гэх юм бол яг энэ бүгдийг багтаахгүй шүү дээ. Маасаараа л яваад байна уу? Хэдэн жил байгаач хийж байна? Энэ байгууллагад орсон цагаас 6 дахь жилдээ тоглож хийж байгаа. Ер нь бол одоо насны Ярвтайгаа ахлах тоглогчтой цөмөрөл хамтарч ажилладаг. Ер нь манай багаар ажиллах чадвар маш өндөртэй манай хамт болгон.
ялангуяа аж ахуй албаныхан маань. Тэгэл яг тэр таны хэлээд байгаа тэр 2475 маань 3000 болсон. 3000-аараа тэр цагийн эрхлэгчийг нэрлэж байгаа тэр өдрийн өглөөний өдрийн орой баг үеийн хоолууд ер нь яагаад ч хүрэхгүй тий. Ер нь бол бидний сэтгэл маш их шингэжлийн хүүхдээ олон дээр. Тэрийг үрээд одоо Одоо нэрвэгээ өрөнд оруулчихгүй бас материал югаараа тасалчихгүй. хүүхдүүдэд юмар дутаачихгүй. Тагаа төсөвт тэр заагц хүүхдээ хоолны мөнгөө бид нар хангалттай болгож ажилтдаг та юу нэ. Хамт олон цөмөрөөс сэтгэл шиг юм болгон тэр цөмөрөөс. Хүүхдэд өдөр хоолны асуудал дээр бол аюу гоё тийм авах ёстой калоринээс авч харин одоо үнэн нэмэгдсэн болов. Нэг бол нэмж одоо өөртөө бас манай багш нар маань хүмүүсээр анхаарат байна. Яаж л багтаач яана гэж одоо би сая харлаа яг үндэ сайхан. Тэгэл тоогооч хүний л одоо тэр сайхан алтан жор алтан одоо тэр сайхан сэтгэл одоо юмыг л нэг багтаах гал тэгэл явдаг тийм ээ. Яалтчгүй тоогооч нарын ажилтаа тэгээд мэдээж эрэг бид нар өнөөдөр хүүхдэд төсөн мөнгө нь болохгүй байна гэж цэцэрлэг дээр авах хэрэгтэй нөгөө калорийг нь өгөхгүй гэж болохгүй. Дээрээс нь өнөөдөр мэдээж эрэг зөвхөн хүүхд чинь нөгөө нэг махан бүтээгдэхүүн гурилдээ зогсохгүй өнөөдөр цагаан идэ гэж нэг юм байгаа тий. Одоо манай тоогооч нар бол өрн дулаанд нь сүгэ аваад хөөрүүлээд өрмөө бэлтчихжин дээрээс нь аруулаа бэлдээ тавьчихжин. За тэгээ яг л тэрийг өвлийн цагт ч гэсэндээ яг л тэр тараг сүгөө өгч яадаг нөгөө хураасан өрмөөрөө яг энэ сүг хүүхдүүдэд өгж эхэлжээс яг энэ цагаан эдээ хүүхд итгэл статик баримтлал явж байгаа. Асар том сайхан багийн сэтгэл, хамт олонны сэтгэл төр хүүхдийн төлөө гэсэн энэ багш хүн энэ яг төрдөг байхаг юу боддгийг. Одоо заримдаа ингээл нэг хүүхдийг ороолгосон, үдсэн, орлоо, чалсан тэр өөрөө нэг хүүхдэж үзээгүй юм шиг, хүнээс гал үзээгүй юм шиг адгуулсан стори амтай одоо энэ сошиал янз янз юм гаргадаад л да одоо тэр нэг цаг юм. Тэгэл тэр хүний хажууд тэр сайхан багш гэдэг нэрийг зүүгээд тэрний ард байгаа олон тэр хүмүүсийг тэр харлуулж ойлгуулж байгаа. Тэр болвол би одоо баг нэр хүн гэж хэлэхэд нэр хэцүү. Тэр одоо яг хүн мөн үү гэж хэлээ. Тэр жоох хүүхд рүү ингээл ингэж байгаа юм бол бичлүүд яваад байна тий. Хүн болоод төрөөд явж байгаа тэрний сэтгэлийн гоё ингээд нэг гоё үлхийдэд аваад явж байгаа. Асар их бичээрийг л одоо сонгож энэ мэрэгчлийг одоо энэ хүүхдийн төлөө ирж энэ багш гэдэг нэрийг зүгээд явж байгаа хүн бол цаанаасаа сонгогдож байдаг. Тэрнээс хэн нэгэн ажил мөнгө олох гээд энэ рүү бол ирдэг байх. Цаанаасаа л тэнгэрээр өөгдлөөд байдаг байх. Тиймдээч одоо энэ олон хэдэн шүү одоо шуугаан чимээр хүүхдийн байгаас. Тэнд бол энийг л сууж идэв юм байл шүү дээ. Бахархч байна.
За сайхан. Тэгэхэд нэмэт хэлэхэд бас яг таны яг хэлж байгаа үнэлтэйг өнөөдөр ингээд цэцэрлэгийн байгууллагад ороход дандаа л ингээд багш нарын хэлсэн, ажилтны хэлсэн гээл те. Өнөөдөр төсөв нь үнэхээр хэцүү. Гэхдээ өнөөдөр яг энд ажиллаж байгаа баг хамт олон байхгүй байна гэж сухаасаа илүү болгох гэж. За яах юм би энэ мэрэгжлийг эзэмсэн би энэ байгууллагад ороод ирсэн юм чи их л өстой. Одоо өнөөдрийн манай цэцэрлэг дээр хийсэн байгаа юм бол ихэнх нь л багш нарын за манай ажилчдын дээрээс нь энд явж байгаа эцэг эхчүүдийн оролцоо маш чухал. Ер нь тэгээд эцэг эхчүүдийн оролцоогоор л бас өнөөдрийн цэцэрлэг маань үдий зэрэгтэй явж байгаа. За нэг бодлоор бас өнөөдөр ингээд боловсрал дээр харж байгаа зөвхөн ингээд нэг цэцэрлэг сургуулийг багшаар хараад байдаг. Энэ дээр бас ингээд заримдаа үгүй хэлмээрч санагддаг үе байдаг. Өнөөдөр энэ зөвхөн цэцэрлэгт багш гэдэг хүн ажиллаагүй. Өнөөдөр энэ цэцэрлэгт арын албанд нь байгаа тэр цэвэрлэгч, үйлчлэгч, галчтай. Өнөөдөр энэ хүмүүсийг яагаад ингэж хоёр өөр ханы цаана байгаа юм шигээр ингэж бодоод байгаа гэдэг нь айгүй харамсалтай. Яагаад тэгэхээр энэ хамт олон байхгүй бол бас бид өнөөдөр яах вэ? 1000 багш байгаад яах вэ? Өрөө нь хүтэн байна те. 1000 тэр удирдлага нь байгаад яах вэ? Тэр чинь яах вэ? Үүдэн бохор байна. Гэт ингээд бодохоор бас цэцэрлэг гэдэг нөгөө багш нар гэж ярихаасаа илүү бас юм цэцэрлэг сургуулийг багш ажилчдаар ингээд нэг юм бөөнд нь бас ингэж хардаг байгаасаа гэж боддог. Тэгээд дээрэс нь бас манай байгууллага одоо 2026 он гараад яг бидний бас миний өөрийн нэг баримталж байгаа журам гэх юм бол бид өнөөдөр ингээд яг л энэ ажил дээр ажилтаа эрэхтэн хүн мэдээж хэрэг амьдрал ямар нэгэн асуудалтай хүн байж л байгаа ажралтаач байгаа гонхтаач байгаа тий. Тэр болгоныг энэ хамт олон хашааныхаа цангаа хаяад орж ирдэг. Тэгэхээр өнөөдөр энэ хүмүүстэй ингээд урамшуулад өгөө гэхээр тий жижигэн цалинж байдгүй. Тийм учраас ер нь энэ хамт олноо ямар нэгэн жижиг уралдаанд тэнцэн зохион байгуулахад ингээд цалинтаа чөлөө ч юм уу нэг цагийн цалинтаа чөлөө за нэг өдрийнх ч гэх юм уу иймэрхүү аргыг бас хэрэгжүүлж байгаа. Дээрээс нь 9 сарын 1 болоход хөөрхийн эдний маань хөвгтөл тэнд бүртийгээл ганцаараа л явж байна. 6 сарын 1 болоход эдний маань хөвгөт тэнд хөөрхий эзэнгүү өгчгөл явж байна. Бид хүний өгтийг хөтлөөл урлаг уран сайхан гэж гүйжэдэг. Тэгэхээр бас энэ дээр бас нэг жоохон төр засаг маань бодлого хэрэгжүүлээсэ. Тэгээд дээрээс нь цэцэрлэг сургууль гэдэг зөвхөн нэг юм байшин бариад өгөх биш ээ. Өнөөдөр энэ цэцэрлэг үдий зэрэгтэй басна. Зүгээр л бид нарт ийм шаллан хултаасчгүй хевсчгүй тийм хүлээж авч яасан. Тэгэл тэрийг ингээл эхнээс нь ахуулаад болох гол бүтээх гээл бүр хүм болгоны хичээл зүтгэл яалтчгүй л тэр үнэхээр энэ баг хамт олон атгсан гар шиг болж чадаагүй бол яг энэ цэцэрлэг өнөөдрийн түвшинд хүрэхгүй. Тэгэхээр яг энд байгаа одоо манай багш ажилчид бүр хамгийн бүр хааж бүр ингээд өмөр хамгаалмаар тийм бахармаар хүмүүс идэхгүй. Дээрээс нэг энэ тэндээс ирж байгаа удирдлагууд ч юм уу тэр хүмүүс ирээд 20 минутанд 30 минутанд байчаад ингээд энэ хүний ажлыг үнэлээд чи муу байна гэдэг ч юм уу тийм иймэрхүү хандлагыг энэ тэгсэн бэ гэдгийг ингээ хилээд гарч байгаа бас заримдаа аюу харамсалтай санагддаг. Яагаад тэгэхээр би эднэртэй чи өдөр болгон тогоонд нь байна цаг минут тутамд хамт байгаа хгүй. Тэгэхээр яагаад 30 минутаар энэ нэг хүнээс нэг 2 3 юм асуучаад тэр хүнийг үнэлээд гарч байгаа гэдэг бас аюу харамсалтай санагддаг. Энэ бүхэн чинь ингээ ард нь бүх хүчээ зарцуулаад бүр өшөө их юм байгаа ш. Тэгээд хүн мэдээж ирэг шагнал авахаасаа илүү те нэг жижигхэн нэг ямар мундаг юм бэ гэдэг юм биш. Биш. Нэг үг хэлэхэд орно байхгүй юу? Одоо тэгэл албан тушаал дээдл бүх юмыг л одоо сонсож ярилцж явахыг л одоо ярьдаг шүү. Тэгэхээр ерөөсөө тэр нэг юм айгүй их шалгуур үзүүлэлт тавиал тийм байх ёстой ч гэдэг юм уу тэг. Би одоо яг та бүгдийг яг энэ яг одоо өнөөдрийн асуудал бол одоо бүх суманд байгаа. Бүх цэцэрлэг. Зүгээр энэ багш нарын хийгээд байгаа юм л үнэлээд өгч л дээ. Би энэ байгууллагад анх үүсэн байгууллагад нь 19 онд үүсэн байгуулагдсан. Тэгт нь орж ажиллаад одоо хүртэл ажиллаж байна. Галч жижүүр хийдэг. Хамгийн одоо энэ бүгдийг гой дулаан орчинд байлгаж байгаа хүмүүсээ тий. Намайг Хүрлэ тогтоо мөх цэцэг гэдэг. Би энэ байгууллагад 2 дахь жилдээ цагаан хэрэглэл угаагчаар ажиллаж байгаа. Миний ажлын төрөл бол одоо нөө бүлэг ангиудын цагаан хэрэгдэл алчуур эмх зэгцтэй угаа цэвэрлэх үүрэгтэй. За намайг Төмөр Хатрын төр 2 гэдэг. Би энэ байгууллагад одоо 1 дахь жилдээ ажиллаж байна. Дунд бүлгийн багшийн цэцлэгээр ажилладаг байгаа. Намайг Инх хотогт анх 2 гэдэг. 19 оноос одоо хүртэл ажиллаж байгаа. Уугуул нутаг хаана вэ? Уугуул нутаг. Ёо Хөвсгөл аймгийн Аршаа зүг.
Хөвсгөл аймгийн ард шанс. Жоохноос энд ирсэн л дээ. 2 нас. Та нутаг нэг юм байна штэ. Нутгийн ах байна. За намайг Баярхуу охтой мөгч мөг гэдэг. За би энэ байгууллагатай 2025 оны 9 сараас ажиллаж байгаа. За баг уулгийн багшийн цуцлахаар ажилладаг. Хүүхдүүдтэй ингээд ер нь ажиллахад тань өөрийнхөө гоё сэтгэлээс явуулсан шүү дээ. Ер нь бол хүүхдүүдтэй ажиллахад бол ер нь бол анх ингээд ер нь бол амаргүй ажил шүү дээ. Амар хэцүү санагддаг. Гэтэ дараа нь ингээд тоглож моголж байгааг нь хараад ирээл тэрж мэрж байгаа хүүхдүүдийг харахаар нэх гоё санагдав. Ер нь өөрөө тэгээ сүүлдээ бас хүүхчиг болчдөг байх тийм. Тэгээ хаяа ингээд юм болж байгаа хүүхдүүдэд анзаархад ингээд хөөхөө нэг аргадж маргаж байгааг нь харахаар бүр ингээд нэг утсаа хайгаал бичээд авчихсан гэдэг. Дагаад уйлчих гал тийм. Гомдхоо болох юм гоё. Хүүхдийн тэр сэтгэл шингэчтэй юм шиг байдаг тийм. За сайн байна уу? Намайг Нарантын охтой Наран цэцэг гэдэг. 22 онд анх минь байгууллагад орж ирсэн өдөө хүртэл ажиллаж байна. За миний ажлын чиглэл би үйлчлэгчийн орон тон дээр ажилладаг. Хүүхдүүдэд сайхан цэвэр орчин, тухтай орчинд байлгахыг хичээж ажилладаг. Орчныг гоё одоо тийм. Цэвэр байлгадаг. Хүүхдүүдтэй болон энэ байгууллагын тэр сайхан өнгөлөг, тэр сайхан орчныг одоо сайхан. Гэрэл гээгээ шүү дээ. Та бол асар том гэрэл гээгээ хүнд өгж ийн гэсэн үг шүү дээ. Тийм шүү. Тий, бахархаар ажиллаж байгаа. За намайг Нэмцэцгийн оюунчия гэдэг. Би боловсролын байгууллагад 13 жил ажиллаж байгаа. Боловсрол судлалын магистр заах аргач зэрэгтэй багш байна. За энэ байгууллагатай бол би 2 дахь жилдээ ажиллаж байна. Энэ байгууллагынхаа эдис нь болж ажиллаж амьдарч байгаад бол төлийн талархаж явдаг. За миний мэргэжлийн онцлог бол хүүхдтэй мэдээж хүүхдтэй ажиллах, зөв Монгол хүүхдийг бүтээх чиглэсэн ажил. Өнөөдөр би ингээл багтаа авчихсан. Би нэг тойроод ирсэн дахиад явах бүгдийн нэрийг бүр мэддэг юм байл шүү. Тэр авчихсан. Хөрөд гараад ирсэн зогсчихэд бүр нэрийг бүр ингээс үүдэлтэй чийдэлт юм байлээ ерөөсөө аягүй. Тэгээд нөгөө нэг ирчээл энд ингээ ээж аав нь оруулаад багш нар тосч аваад яг л нэг гэрээс нөгөө гэрэл байгаа. Нөгөө аавч нөгөө ээж аав дээрээ тийм нэг гоё тийм. Нэг гоё тийм юм зүгээр би ингээд нэг таад юм ингээд ажиглаж байгаа харлаа л да. Сайхан амраад ирсэн үү өнөөдөр? За. Зөндөө юм сураад ирээрээ өнөөдөр за. Орой уулзъя. За баяртай ангидаа ороо. Бай. За ангидаа ороо. Танахаас орж чихэр авд юм биш тийм. Хөөе тийм. Би чихэр ингээд бэлдсэн байд юм байна. Тэрийг яцсан чинь нэг миний нэг багнаас 24 чихэр гэдэг нэг баг багт нөгөө тарахаар нэг өгдөг байсан шүү дээ тийм. Тэр санаанд ороод тийм бас нэг үйлдэлээс нэг дурсамж бас нэг сэргээд ах шиг тийм. Тэд нар чинь байхгүй гэхээр тэнд байх. Тэр чихрийг авах гэж одоо бас нэг хүүхч нэг гоё яарч тийм. Энэ бас тэр хүүхдийг наашаа ингээд нөгөө сэсрэлтэд дуртай байхад бас нэг бодлого шүү дээ боловсрол тийм. Тэгэхээр чи нөгөө хүүхч нөгөөр за багшаас чихрээ авах гэж одоо эрдгэн босноо гэж бас эвтгтэй болж ирж чинь тий. Атуусандаа тэр суухаар чинь баг өөр аавжийн машин бараар суух одоо нөгөө ямар атус лээ? Аа нөгөө Google-д канон дээр байдаг. Хүүхдүүд маань өөрсдөө нөгөө Toyo атус гэд нэрлэлсэн. Тэгээд нөгөө хүүхдийнхаа тэгж нэрлсэн нэрээр бид нар тэр нөгөө үдшиг юмар бас нөгөө атусын нэрээр дуртай болох гэдэг шүү дээ. Тэгээд нөгөө эцэг ихийнхээ ээж аавтайгаа ирэхээс илүү одоо хүүхдүүд маань нөгөө атуусаа хүлээгээд атуустайгаа ирэхийг одоо хөөрхөн зогсчод юм бэ тий өнөөдөр харсан бүр яг зогсоол айлчаа багшаа ирсэн сургуугаа зогсчод юм бэ талархалтай айгүй хүлээж аваад айгүй эмоцтой хүлээж авдаг хүүхдүүд. Тэгээд бүр амарс хөөрхөн орж ирээд сайн байна уу сайл мэйл бүр хөгжсөн байгаа байхгүй амар хөөрхөн юм байл шүү. За намайг төвчин жаргал өгтэй ганч юм гэдэг 2019 оноос өдийг хүртэл энэ байгууллагатай тоогоочоор ажиллаж байна. Хүүхдүүдтэй амт чанартай ажлыг норм өндөртөө тийм хоолыг хүсэж одоо хүртэл ажиллаж байгаа. Хэдэн жил тоогооч хийж 6 дахь жилд ажиллаж байгаа. Насаараа л хийж байна уу? Аав ээжээр нь тоогооч уу? Үгүй би өөрөө л ер нь их хоолыг дуртай. Өөрийнхөө сонирхлоор тэгээд. За сайхан хуучлаа, сайхан танилцлаа. Энэ удаагийнхаа нэвтрүүлэг өвлийн цаг үед нэрлээ. Яаж одоо өнгөрөөд явах вэ? Ийм сайхан мундаг багш нарынхаа Монголын ард түмнийхээ хүүхдэн аав ээж нь болж агууд ээжийнхээ эрдэм оюун ухааныг өвлүүлэн зааж Монгол ах уу ёс заншлаа үеийн үед өөр хүүхдүүдэд зааж ирээдүйн Монголын төрийг удирдан авах хүүхдүүдийг бэлдэж байгаа ийм одоо мундаг багш нар байдаг. Монголынхаа бүх багш нартаа эрүүлэг сайн сайхныг хүсэн өрөөж
та бүгдтэй зуны сайхан дэлгэр цаг үед нь эргэн уулзаж 2 дахь нэвтрүүлгээр уулзъя гэж ерөөчөр болж байна бол. Болж байна. За, дуртай хүлээж авах. Дуртай. Хорой. Хорой.